бас ялчих маа. 2010-д бол би итгэлтэй байгаа. Тийм. 2013 оны сонгуульд бас эмэгтэй хүн анх удаа түүхэнд манай улсад бас ерөнхийлөгчийн сонгуульд шин. Ер нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүний сонголт байж болох уу? Болно. Одоо жишээ нь намууд дээр бол за энэ байж магадгүй 2017 онд за энэ их хурлт ингэчээд дараа нь ингээд шинжээч нар ч юм уу эсвэл хөөх хүмүүс ч гэсэн ярьж юм л да. А миний хувьд болохоор сонирхоод байгаа нь танаас эмэгтэй хүн байж болох. Магадлал та байж болно гэж байна. Тэгвэл ялах магадлал хэрэг байгаа. Одоо жишээлбэл 2012 оны сонгуульд улсын хурлын сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжих дэмжлэг нэлээд сайн байсан л та. Бас л одоо яадгийн энэ дээр гарсан нөхдөл ер нь идэж угаад болохоо ойлаач гэдэг юм. Энэ утгаараа за эмэгтэйчүүдээс харцсангүй гайгүй юм да. Ер нь эмэгтэйчүүдэд сонгуул зүгээр юм гэдэг ийм давлгаа бол нэлээд сайн явж исэн. Тэгээ эмэгтэйчүүдийг дэмжих дэмжлэг нэлээд байсан. Тэр ч утгаараа бас 11 эмэгтэй улсын хурлд орж чадсан л та. За 13 оны сонгуульд бас эмэгтэй хүнээр дэвших тийм завшаан бол гарч ирсэн. Энэ бол маш чухал. Би одоо удуулгаг ерөнхийлөгчид нэр дэвшигт нь дэмжээд хэрэгслэр одоо дэмжлэг үзүүлээд за өөрийнхөө намд болвол эргээд загнуулаад хариуцлага тооцсон нь тийм. Надтай хариуцлага арайч тооцоогүй гэхдээ ер нь хатуу сануулга гэсэн юм уу? Догоо сануулсан. Үнэхээр хатуу сануулга бол би авсан л та. Гэхдээ эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа гэдгээр нь бол яхаар гол одоо би хувь хүнийхээ хувьд бол дэмжмээр байсан учраас дэмжиж явж исэн. Тэгээд 17 оны сонгуульд одоо эмэгтэй хүн нэр дэвшээс гэж үнэхээр хүсэж байна. Гэтэл нэр дэвших ёстой байгаа одоо хүмүүс нь бас л өөрсдөө зориг гаргаж чадахгүй сууж байгааг нэг хэлбэр байгаа гэжтэй тийм ээ. Жишээлбэл би одоо зоригтойгоор жишээлбэл за 21 оны сонгуульд би ер нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнэ гэж өөрийгөө бэлтнэ гэж хэлж чадчихээн жишээлбэл. 2017 оны сонгуульд би бол нэр дэвшнэ гэдэг нэг танай ангийн нэг хүүхэд тэгээд нэр хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг эмэгтэй хүн бас тэгэл хэлчихэл бас сонирхолтой л байна яг үнэндээ. Таны хувьд тийм бодол яг төрөв. Эмэгтэй хүний нөгөө аймхаа зам чанар энэ дээр бас л гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр та нэг байгаль орчин хүнс хөдөө аж ахуй байнгын орны дарагт өөрийгөө нэрээ дэвшүүлсэн шиг 2017 онд бас үжид талтуул яасан. Тэгвэл би таны төлөө биш сандаа. Ингэж юу яасан? Энэ бол мэдээж юу яасан? 2017 оны сонгуул ярьж байгаа учраас та бүхэн ямар нэгэн хууль дүрмж өрчөг байхаа гэж бодож байна тийм. Энэ чинь ерөнхийлөгчийн сонгуулийн тухай. За бас нэг юм хамгийн чухал юм. Хүүхдүүд гадаа годомжинд тамхицдаж харагддаг гэсэн. Хайж байгаагаар ингээл одоо бид нар нэрлэдэг шүү дээ. Аавын чэйжүү тийм. Ингээл тамхицдсан юм өнгөрч ирсэн. Одоо бол тийм юм нүдэнд ингээд харагдах нь баг миний нүдэнд бол харагдахгүй л байгаа. Тэгэхээр хүмүүсийн нүдэнд ч гэсэн бас тэгж байгаа бол гэж би бодож байна. Энэ бол яа харахгүй тамхины хяналтын тухай хууль нь хүч нөлөө. Энд олон хүмүүс танд баярлж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс ч уурлж байгаа. Яагаад уурлах вэ? Ер нь яг тамхи татдаг хүн болгон бол дургүй. Би бүр амар уурлжсэн нэг их хурлын гишүүн мэдх юм байна. Тий. Ер нь сайд их хурлын гишүүн би одоо бүр хэлчихье. Нийт насанд хүрэгчдийн эрэгтэй насанд хүрэгчдийн 40% нь өндөр тамхи татж байгаа байхгүй юу? Бараг 50% тааж байгаа. Одоо тамхины хуулийн дараа нэг 40% болж байгаа болов уу гэж бас найдаад байгаа. Тэгэхээр тэр бүх хүмүүс үнэхээр ууртай байгаа энэ хуулинд. Гэхдээ хүүхдүүд нь тамхи татахгүй болж байгаа гэдгийг тэр хүмүүс бас бодож байгаа болов. Өөр дээр нь бол айгүй хүндрэл байгаа хэл. Тэр тамхи татдаг эрэгтэй хүний гэр бүлийн хүн бол маш их баярлдаг юм. Тий. Яагаад гэвэл ядчил гэртээ тамхи татахт нь болилдоо чи гэж хэлж чаддаг л болсон байхгүй юу? Тэр бол одоо хуулиар даваалгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг яг ээж нар эмэгтэйчүүд тийм ээ. Энэ хүмүүс бол энэ хуулийг бол үнэхээр дуртай хүлээж авдаг. Одоо бид нэр хүүхдэд дагуулаад хоолны газар ороход хичнээн сайхан болсон байна тийм ээ. Ресторан за бүр диско баранд хүртэл тийм болсон байна тий. Ороод бүжгэлж чинь нийл тамхи тийм хүн үнэтэй байдаг юм байна. Нэг газар найзуудтайгаа сууя гэхдээ нөл тамхины утаан дотор гараад ирэхэд бүх хувцас тамхины үнэртэй тийм л байсан шүү дээ. Тэгэл барыг тамхи нэвчээд ирсэн юм шиг байна. Монголчууд дороо юм марчдаг байхгүй юу? 3 жилийн өмнө ямар байлаа? Өнөөдөр ямар болцсон байгаа вэ гэдэг бол энэ хуулийн жинхэнэ үр дүнг харуулж байна. Тэр зөө эргээд тамхитдаг болох юм бол хүмүүс амар дэвчээр алдах тийм. Дээрээс нь тэр сургуулийн орчноос 500 м зай тамхи зарахыг хориглоно гэдэг заалтан дээр хүн болгон маш их эмзэглэдэг. Ягаад гэвэл тэр орчинд бол яг нууцаар тамхи зарж байгаа газар зөндөө байхч байгаа юм.
Гэхдээ нууцаар зарна гэдэг бол хэцүү шүү дээ. Бас тэр бол хууль зөрчиж байгаа. Тэгэхээр тэр чинь багасч л байгаа гэсэн үг. Тэгэхээр 500 м зай гэдэг өөрийг учиртал да. Хүүхэд завсарлагаанаар гүйж гарч тамхинд явдаг. Бид нар ч бүгд л сургуульд байхад их завсарлагаа болохоор бандэр дэлгүүрлэг үүдэх ч юм уу эсвэл сургуулийн ард тамхи татдаг. Тэгжил анхны тамхинд орох зам мөр нэгддэг гэсэн. Зам мөр тэгж нэгддэг тийм ээ. Тэгэхээр нэгдүгürt тамхи худалдаж авах тэр зам мөр нь хаагдчихж байгаа. Хоёрдугаар бол бид нэр хүүхдүүдийг тамхи татуулахгүй тулд school policy гэдэг сургуулийн орчинд эцэг эхчүүд ээлж юу гэдэг болсон шүү дээ. Тийм. Эргүүл хийдэг болсон шүү дээ. Тийм шар хамтаац. Ер нь нэг л удаа иргэдэм байлээ тий. Тий. Тэгээд цалинтай чөлөө өгдөг болсон байхгүй юу хамгийн гол нь. Тэгэхээр тэр сургуулийн орчинд байгаа school policy-ийн үндсэн ажил бол хүүхдүүдийг тамхи татуулахгүй байх. Энэ дээр бид нар бол сурагчтай холбоотой хамтарч ажиллаад бүх зааварчилгаагаа тэрэн дээр өгдөг. Үнэхээр хүүхдүүд бол тэр эцэг эхийн эргүүлээс бол айгаад сургуулийн орчин тамхи татчих чадгаа болсон л та. Тэгэхээр зэрэг тамхи татах орчин бүрдэхгүй байна гэдэг маань ирээдүйд хүүхдүүд одоо тамхичин болохоос бол үнэхээр савирчилсан сэргийлж чадчих байгаа байхгүй. Ер нь одоо Монголын хамгийн олон хүнтэй хамгийн том дүүрэг сонгон хайрханчуудын амьдрал хэцүү. Өчигдөр гэл тэгэхэд шар усны үерт автцсан айлууд дээр очисон. Тэгэл одоо бид нар ч усны гутал өмсөөл айлын хашаан дотор энэгээрээ татсан ус туулаад явлаа шүү дээ. Тэгээд айлын гэр дотор одоо 100-ныхын дунд хүртэл ингээд ус дүүрсэн. Гинт дулаараад нөгөө цас хайлаад тэгэл тэр чигт ус ороод ирсэн. Тэгээд сүүлийн 3 жил дараалал нь жишээлбэл одоо яг 7 дугаар хорон дээр шар усны үер болж байгаа байхгүй. Өнөөдөр уурчин цас ороод өнөөдөр харахад би одоо хүмүүс бол цас орсон ямар гоё вэ гэж хахад би яана нөгөө шар усны үер гэж бодож байгаа жишээ. Тэгээд тэр хүмүүс бол үнэхээр одоо бүр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу. Би очиод тэр асуудлыг бас шийдэж чадахгүй. Яагаад гэхээр би сүүлийн 2 жил тэр асуудлыг шийдэх гэж газар дээр нь байнга л ажиллаж байгаа. Мөнгө тавиулсан, арай гэж нэг 100 сая төгрөг тавиулаад ятал за 100 сая төгрөг болчих واخа гэсэн 100 сая төгрөг тендер зарлаад тэр 70 хийх компани олдоогүй мөнгө нь багтцсан. 500 саяас доошгүй гэж. Тэгэхээр одоо би 500 сая төгрөгийг нийслэлийн төсөв, улсын төсөвд суулгах, зураг төслийн гаргуулах гэл энэ ажил руу дахиад орж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр эдийн засгийн хямралтай гэдээ ямар ч мөнгө тавьж өгөхгүй байх жишээтэй тий. Гэтэл тэр мөнгөийг тавихгүй бол тэгэл тэр 300 айл усан дотор байна. Тэр 300 айл одоо хууль ёсны тэнд бууцсан айл юм уу эсвэл хууль ёсны буссан юм? Сүүлийн 20 жил одоо 30 жил тэнд амьдарч байгаа. Гэсэн мэт өмчлөлтийнхаа хэрэгслийг авч чадаагүй. Үгүй бүгд л гэрчлэгээтэй. Тэгэхээр тэр хүмүүсийг хамгаалах нь тэртээ тэр улсын үүрэг. Улсын үүрэг тий. Тэр хажууд нь хороол барьсан байгаа юм. Тэр хорооллыг одоо 3 жилийн өмнө ашиглалтанд ороод тэрнээс хойш тэр ус орж ирдэг болсон. Тэгэхээр барилга барихтаа одоо усныхаа хаялгыг айлууд руу хийцэн байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг уялдаа холбоо огт байхгүй байгаа хэлбэр байхгүй. Ер нь таны мөрөөдөл яг юу вэ? Яг одоогийн мөрөөдөл чинь. Хүн ер нь томоохон мөрөөдөлтэй л амьдарч явах ёстой. Тэгээ тэр нь 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа ч юм уу хэрэгждэг хэрэгжиж чадчихвэл тэр лугаа овоо зүтгэлтэй явж чадчих гэсэн үг байхгүй. Одоо би нэг 10 жилийн өмнө жишээлбэл манайх Монс ангаах ухааны дэд сургуультай тэрийг үүсгэн байгуулад би өөрөө биологч учраас хичээл задаг гэсэн нэгэр курсын оюутнуудад тэгээд оюутнуудтай яг энэ сэдвэр одоо удирдахч бэлтгэх ийм сэдвэр ярилцлага хийж байгаа хүүхдүүдээс таны мөрөөдөл юу вэ гэд тэ тэгээд жишээлбэл миний мөрөөдөл би их хурлын гишүүн болохыг мөрөөддөг гэж би 10 жилийн өмнө тэр хүүхдүүд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд маш их гайхажсэн. Яагаад гэхээр одоо намайг тэр үед их хурлын гишүүнээр тэд нар ерөөсөө харахгүй байгаа байхгүй юу. Гэтэл яг 10 жилийн өмнө би өөрөө ч яг тэгж тий үнэхээр чин миний мөрөөдөл байгаагүй ч гэсэн би тэгж хэлж чадчихсан байх нь. Гэтэл 10 жилийн дараа би тэр мөрөөдлөө биелүүлж чадсан байх нь. Тэгэхээр тэрний төлөө би маш их хүч хөдөлмөр зарцуулж иж энд хүрсэн байна л гэсэн үг. Тэгэхээр дахиад би томоохон мөрөөдөл тавих хүсэж байгаа. Яагаад Монгол улсын эмэгтэй ерөнхийлөгч болж болохгүй гэж? Таны бинж шүү. Гэхдээ энэ бол дахиад 10 жилийн хүч хөдөлмөр байгаа хаа гэж харж байна л та. Ганцхан жилийн хүч хөдөлмөр байгаа ч юм. Нэг жилийн дараа тэр мөрөөдөл биелсэн байвал одоо эргээд хоёул уулзч ярилцах хэрэгтэй юм. Ер нь та ер нь чөлөө цагаараа өглөө гимнаст гэдэг. Тэгээд уулын цааны спортод бас нэлээд дээгүүр амжилт гаргаж ирсэн энэ төргээд нэлээд олон нэвтрүүлгүүдээр бас таны амьдралын түүхийг харж байгаа юм байна. Ер нь энэ бүх энерги хүчийг таанаас авч. Яг би хүүхэд байхыг
ер нь хөдөлгөөнтэй байсан л да. Урлагаарч тэр, спорторч тэр хөдөлгөөний нэглэгийн тамирчин байсан би хүүхэд байхдаа. Тэвшүүр спортын тамирчин байлаа. Гадаад балгарт очиод цааны спортоор хичээлж эхлээд за усын спорторч гэсэн бас тэр үед нэлээд хичээлдэг байлаа. За бүжгээр хүртэл олон улсын тэмцээнд төрүүлжил явлаа гэх мэтлэнгээр энэ бол яг хүүхэд байхаас л хөдөлгөөнтэйс бүх юмд л оролцдог нэг тийм ихтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Бүх юмд л явж идэг тийм хүүхэд байсан. Манай аав хоёр ч өөрсдөө нэлийн тийм хөдөлгөөнтэй хүмүүс шинэ хүмүүс. Аав маань бас 3 жилийн өмнө болсон л да. Ээж маань жишээлбэл өнөөдөр 88 настай мөртлөө теннис тоглосоор л байгаа. Теннисний спортын мастер одоо волейболын бас 3 дугаар зэрэгтэй юм тамирчин хүн 88 настай эмгэн өнөөдөр теннис тоглоод явж ийн гэж бодлоо. Тэгээд орой болгон шахуу одоо клубт очиж вальс иргэдэг. Нийтийн бүжигийн клуб бүттэй болсон байна шүү дээ тий. Тэгээд тэнд очиж бас бүжиг иргэдэг гэд бодохоор ээжигээ л дөрөөс охин бахна шүү дээ. Тийм та тийм эрч хүчгээс авсан юм тий. Монголчууд тийм назгай дуу ч юм уу тиймэрхүү байдал танд юу анзаардаг? Анзаардаггүй яах вэ? Жишээлбэл цаг барихгүй байх явдал бол тий монголчуудыг одоо ганц бас л хөгжлийг хойш нь чирж байгаа юм шүү дээ. Би бол маш цаг барихыг хичээдэг. Гэтэл би цаг барилаа гэхэд би өөрийнхөө одоо амьдралын 20-30 минутыг байнга бусад хүмүүсийн цаг барихгүй алтаалт сууж байдаг байхгүй. Энэ л гэтэл монголчуудын хөгжлийг хойш нь татж байгаа нэг зүйл бол энэ шүү дээ. Дээрэс нь бид бол үнэхээр залхуу. Залхуу гэдгийг би одоо өнөөдрийн залуучуудын байгаа байдлаас ч гэсэн маш их харж байгаа. Аав ээж нь надаас байнга гуйж идэг. Манай хүүхдийг ажилтаа болгож өгөөч гэгээд манай сонгогчд тэгдэг. Тэгээ би ажил олж өгдөг. Хөдөлмөрийн хэлцээнтэй яриа. За тэнд ийм юм ажил. За хүүхдээ явуулаа энд ажлын мэс гарлаа. Хүүхд нь ирдгүү. За ажилд орлоо. Яг 14 хоног юм уу 1 сарын дараа эхний цалингаа аваад алга болчдөг. Эцэг их нь болохоор зэрэг хүүхдээ ажил хийгээсэй гэдэг ингээд араас нөхөцөлдөд тийм байдалтай байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол бидний залхуугийн л нэг хэлбэр байна шүү. Бид нар өөрсдөө залхуугаасаа л болж бас улсын хөгжил маань бас нэлээд чангаагдж байна л гэж бас хардаг. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Танд их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажил амьдралд сайн санхүүхний хүсье. За баярлалаа. Хандлага нэвтрүүлгийн ээлж дугаар инхүү өндөрлөж байна. Ирэх нэм гарагийн 17 цаг 30 минутанд иргэн уулзцгаая. Баярлалаа.